Good morning everybody. Өнөөдөр мэндийг хүргэе. Өнөөдөр IELTS асуулт шалгалтын part 1 question буюу нэгдүгээр хэсгийн асуултанд хэрхэн хариулах тухай үздэцгээе. За би ерөнхийдөө 3 төрлийн зөвлөгөө өгдөг. Нэгдүгээрт нь give your answer with high level vocabulary. Буюу өөрийнхөө асуултыг аль болох өндөр түвшний үгээр ашиглаад өгөх. Хоёрдугаар support with examples. Хариултаа жишээгээр баяжуулъя. 3. Explain your examples. Мөн өгсөн жишээгээ тайлбарлая. Ийм асуулт биднэрт байна. Жишээлбэл how often do you buy things online? Чи хэр их онлайнаар бараа авдаг вэ? Юу гэж хариулах вэ? Good question. Давгүй асуулт байна. Since there are online apps like Temu, I buy a range of products online. Temu гэдэг шиг апууд байгаа болохоор би янз бүрийн бараануудыг онлайнаар авдаг. Энэ дээр range of гэдэг нь different буюу олон янзын гэсэн үг ашиглаж байна. Example харъя. Just recently I bought an action figure for my son. Би дөнгөж сайхан хүүхэдтэй тоглоом авч өгсөн. Баатарын тоглоом авч өгсөн. When he saw my purchase, he was all over the moon. Тэр миний худалдан авалтыг хараад бязгааргүй их баярлсан. Би all over the moon буюу idiomatic хэрэглээ. Хар ярианы хэллэгийг өргөц хэллэгийг ерөөд ашигласан байгаа. За тэгээд хариултаа бүгдийг өгтөө аль болох хурданч биш, удаанч биш, их цэвэрхэн зөв дуудлагатай бичгийг өгөх хэрэгтэй, хичээх хэрэгтэй. За хэдүүл дахиад давтаж үзье. How often do you buy things online? Good question. Since there are online apps like Temu, I buy a range of products online. Just recently, I bought an action figure for my son. When he saw my purchase, he was all over the moon. Thank you for watching.